Сайн амтэргийн үзэгчтэй. Тавтаа сайхан амарцгааж байна уу? Цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөр Бямгаргийн дугаараар үзүүлж байна. Мах сууны анх дахь аян энэ сарын 1-ээс эхэлсэн байгаа. За энэний хүрээнд эхний ээлжинд аймагуудын махны үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, мөн малыг эрүүлжүүлэх асуудалд Орос улстай хамтран ажиллахаар болсон байна. 70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглэнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадд гаргах 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник тоног төхөөрөмж хуучирсан түүхийн эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй. Малын өвчлөл зэрэг олон шалтгаанаас үүдэн тэр бүр экспортод гаргаж чадахгүй байна. Үнэ малаа саах нь бас багасч нөгөө сүүг зарах боломжгүй, тээвэрлэх боломжгүй байгаатай холбогдоод тэгэхээр сум дээр нь сүүнээс шифратрууд тавих цаашлах юм бол тэрийг төвлөрүүлэлт татж аваад цөцгийн сметана нэг хэсэгт нь төвлөрүүлж хийх. Бол манай аймагч одоо бас өөрөө мал олонтой тийм ээ. Тэгээ яг одоо махыг ер нь бол цаашдаа бид нар энэ махыг одоо гадаад экспортод гаргах чиглэлээр бол одоо бас Хөвсгөл аймгийг 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөр аймгийн застрын 2020 он хүртэл одоо үйл ажиллагааны хөтөлбөрт бол яг энэ чиглэлээр бол одоо махаа бол одоо бас яг одоо үн төрөхийн чиглэлээр бол одоо бас тодорхой зорилтуудыг тусгаж ажиллаж байгаа. Хинтээ аймаг л гэхэд одоогийн байдлаар 3 махны үйлдвэр байгаач төдийлөн үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадахгүй байна. Энэ нь малын өвчлөл болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадалтай шууд холбоотой юм. Одоо малын үржил ухсааг сайжруулах тийм ээ. Энэ асуудал чухлаа. Одоо тэгэхээр энэ үржил ухсааг сайжруулахын тулд одоо бид бүгдийн эх хонд хийгдэх ажил бол одоо 18 суманд одоо манай үржлийн аж ахуйн нэгж гэдэг чирд 8 аж ахуйн нэгжил байна. Энэ аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх. Мөн дээр нь одоо мэрэгжлийн улсуудтай нийлүүлээд эхний ээлжинд бог малын хийлтүүлэгчийг одоо мэрэгжлийн хүний одоо гарт мэрэгжлийн хүний мэдэлт өгөх ийм асуудал чухал байна. Тэгвэл мах сууны анх дугаар аяны хүрээнд эхний ээлжинд аймагуудын махны үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, малыг эрүүлжүүлэх, хоёр улсын махны экспортыг нэмэгдүүлэх асуудалд Орос улстай хамтран ажиллахаар болжээ. Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн сайд Акачевын урилгаар би бас Оросын холбооны улсад 2 удаа альчилж 4 одоо чиглэлээр бид үр дүнтэй хамтарч ажиллахаар санал тавьсан. Үүний нэг нь бол энэ мал сүргээ эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, хоёр дахь асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвтэй бодлогын өөрчлөлт хийх. За гурав дахь асуудал нь газар тариалангийн салбарт өрийн аж ахуй байгуулах чиглэлээр бас хамтарч ажиллах. За дөрөв дахь асуудал нь Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Оросын холбооны зах зээл худалдан борлуулах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр хамтарч үр дүнтэй ажиллая гэдэг ийм 4 саналыг тавьсан. Мөн цаашдаа бүх аймгаар явж мах сууны чиглэлээр аль аймгийг түлхүү хөгжүүлэх боломжтойг судална. Энэ хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх олон асуудал байгаа гэдгийг салбарын сайд нь хэлж байсан. Аяныг хэрэгжүүлснээр дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортоо нэмэгдүүлж хөдөө аж ахуйн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбарын нэг болгохоор зорж байгаа юм. Баянгар аймгийнхан Ламын гэгээний улаан гэгддэг омог үйлдвэрийн өсгөж үржүүлэх талаар сүүлийн үед илүү анхаарах боллоо. Ламын гэгээний улаан тэмээ ялангуяа сүүний ашиг шимээрэн мөн унлаг ачилганд илүү чадвартайгаар бусад үйлдвэрээс давуу байдаг юм а. Хуучнаар Ламын гэгээний хошуунд одоогийн Баянгар аймгийн Үлзийд, Жинс, Богд, Баянговь зэрэг сумын нутаг багтаж тэр үед Ламын гэгээний сүрэг омог өгшларын алдартай байсан байна. Тэр сүргээс уламжилсан Ламын гэгээний улаан тэмээний өгшил өсч үрдсээр өнөөдрийг хүрчээ. Энэ улаан тэмээг ерөөсөө омог хөвшлэр үйлдвэрээр баталгаажуулах энэ судалгаа шинжилгээний ажил бол хийгдээд нэлээд хэдэн жил 10 гаруй жил болж байна. Албан ёсоор. За урд нь бол яг ардын селекцийн аргаар хийж хэрэгжүүлж байсан. Одоо сүүлийн үед шинжлэх ухааны бас ололттой хавсаргаж энэ одоо үржлийн хэсэг батлуулах ажлыг бол зохион байгуулж хийж байгаа юм. Малчид сүүлийн үед ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор малынхаа үйлдвэр омогт илүү анхаарах болсон. Бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай орны хувьд баталгаажсан үйлдвэр омгийн стандартын шаардлага хангасан хэлтүүлэгч, хэлтэгчийг үржилд ашиглах замаар малын ашиг шим чанарыг богино хугацаанд сайжруулах бодлого баримталж байгаа. Үүний нэг нь Баянгар аймгийн Ламын гэгээний улаан тэмээг омог хэвшлэр нь баталгаажуулах зорилгоор судалгаа шинжилгээний ажлыг 10 гаруй жил хийгээд байгаа юм. Тэгэхээр хүн сүдэн аж ахуйн яамнаас томилогдсон ажлын хэсэг анхны шатныхаа одоо хяналттай үнэлтийг гаргаад явсан. Өнгөрсөн 11 дугаар сар дээрээ. Одоо 2 дахь шатны хяналттай үнэлгээ нь бол энэ хавар 5-6 сард хийгдээд. Ингээ үндсэндээ манай Ламын гэгээний улаан тэмээ гэдэг тэмээ бол үндсэндээ үржлийн хэсгээр батлагдах болцоо нөхцөл бүрдчихэд байж байгаа юм. Энгийг 100 намарт өдөрт 2 удаа
өвөл хаварт нэг удаа сааж эмчилгээний ач холбогдолтой удаан хадгалагдах хамт чанар сайтай сүг гаргаж авдаг. Бусад амг үйлдвэрийн ингэнээс өвөлдөө дунджаар 500 г сүү гардаг бол ламын гэгэний улаан тэмээний омгийн ингэнээс дунджаар 800 г сүү саадаг байна. Энэ утгаараа ламын гэгэний улаан тэмээний сүүний гарц болоод ашиг шим нь илүү их гэж тооцоо гаргажээ. Монголчууд тэмээгийн байгалийн ямар ч нөхцөлд амьдрах чадвартай дээр олон хоногийн үл даах чадвартай зэргээр нь унлаг эдлэгэнд ашигласаар ирсэн. Тэгвэл ламын гэгэний улаан тэмээний бас нэг онцлог нь унлаг ажиллаганд илүү чадвартайг судалгаагаар нотолжээ. Японы эрдэмтэд өөрсдийн гаргаж авсан шинэ бактериа шувууны сангас болон мөн малын өтөг бууцтай хольж шинэ төрлийн бордоо гаргах судалгааны ажлыг хийсэн байна. За үүнийгээ туршиж үзэхэд хөх бууцыг хөрс сайжруулахад ашигладаг манай уламжлалт аргаас цаг хугацааны хувьд илүү хэмнэлттэй төдийгүй мөн ургацын хэмжээ ч гэсэн 30-аас 40%-аар нэмэгдсэн үр дүн гарсан байна. Япон улсад нянгаас гаргаж авдаг бабон хэмээх бактерийг загсны үлдэгдэл болон модны хог хаягдал, шувууны сангас, адууны хомоол зэрэгтэй хольж органик бордоо гарган авч байна. Тусгай өсгүүрийн ийм жижиг бактери 380 хэмийн халууныг тэсвэрлэдэг учраас байгалийн хог хаягдалтай холиход хурдан нисэж өндөр чанарын бордоо болгодог байна. Манай Монголын энэ газар тариалангийн хөрсний ялцмаг хамгийн үнэтэй хэсэг нь бол 2.6% байна гэж байгаа. Одоо бол 2.6 3 орчим. Энэ бол маш бага байхгүй да ялцмаг хэмжээ. Гэтэл энэ бордоо бол ингээд тэр хөдөө аж ахуйн их сургуулийн лабораторид хийгдсэн шинжилгээгээр бол 50-аас 60 хүрч байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм бордоогоор бордоход тэр хөрсний үржилс юм яаж сайжрах уу гэдэг нь бол ойлгомжтой. Монголчууд малын бууц органик бордоо болгон ашигладаг хэдиж хамгийн сайн үр дүнгээ өгөхөд 3-4 жилийн хугацаа шаарддаг. Харин бабон бактерийг ашигласнаар 30 хоногийн дотор чанартай бордоо үүсдэг байна. Монгол орны хөрс их хуурай. Хуурай гэдэг нь ялзамг маш багатай гэсэн үг. Нано технологиг хэрэглэснээр ялзамг нэгсэж, өвчлөн ч гэсэн багасж, ургац сурвалтын хэмжээ нь 20-30% баталгаатай гэснэ гэж бид үзэж байгаа юм. Энэ бордоогоор борцсон хүнсний ногоо илүү амттай болохоос гадна амархан муудаж хөгцрөхгүй, хадгалалт даах чадвар илүү чанаж болгоход хурдан болдог байна. Мөн хүнсний ногооноос ямар нэгэн химийн бодис илрээгүй байна. Үүгээрээ жинхэнэ органик бүтээгдэхүүн болохыг нотолжээ. Өртөг жаахан өндөрч энэ бордоог хүлэмжийн аж ахуй болон хүнсний ногоо тариалахад ашиглавал үр дүнгээ хурдан өгнө. Харин улаан буудаа үр тарианд хэрэглэх боломж хараахан байхгүй гэдгийг мэрэгчлэнүүд хэлж байна. Энэ бордооны нэг онцлог нь бол яг үедээ нэг өөр бүсээс гаралтай, дулаан бүсээс гаралтай бактери учраас халуунд их өндөр шаардлага тавьдаг. Их дулаанд мэдрэг гэсэн үг. Дулаанд байх юм бол энэ бактерийн үйл ажиллагаа эрчимтэй явагддаг боловч манай нөхцөл оруулаад ирсэн энэ 2 жилийн туршлагын хугацаанд бол энэ бактери бол цаашаа ажиллах боломжтой. Монгол дасан зохицохын чадвар нь өндөр юм байна гэдгийг мэдгдсэн байна. Манай сургуулийн хувьд бол энэ судалгаа болон энэ судалгааны үр дүнг инновац хийхэд яг голдож ажиллах үүрэгтэй байгууллага гэж би хувьдаа үзэж байгаа. Туршилтыг одоо Монголд хэрхэн нутагшуулж ашиглах талаар санал солилцож байна. Бабон хэмээх энэхүү шингэн бактерийг Япон улсаас авчирвал түүхийн эд нь манайд хангалттай байгаа гэж мэрэгчлэнүүд үзэж байна. Мөн бабон бактерийг ашиглан агаарын бохирдлыг багасгах боломжтойгч Япон судлаач хэллээ. Цемент болон металлургийн үйлдвэрлэл аль ч улс оронд стратегийн салбар нь байдаг. Бид өнгөрсөн оноос эхлэн цементийн хэрэглээг нь дотоодоос бүрэн хангах боломжтой болсон. Улсын хэмжээнд цементийн дөрвөн үйлдвэр байгаагийн хамгийн отхон үйлдвэр нь Дорногов аймгийн өргөн суманд байгуулагдаж, үйл ажиллагаа нь хэдийн чиглэлд байна. 170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй Синжит худгийн шохон чулууны ордыг түшиглэн Мон цемент үйлдвэрийн төсөл 2006 оноос эхэлж өнгөрсөн онд ашиглалтанд орсноор үйлдвэрлэл нь жигдрээд байна. Цементийн марк зориулалтаас хамаарат ногоон, хөх, улаан шууданд 50 кг-аар савлаж байна. Өсөн нэмэгдэж байгаа цементийн хэрэглээг дотоодоос хангаж жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Манай улсын цементийн нийт хэрэглээ 3 сая орчим тонн гэж үздэг. Хөгжингүй улс орнуудын жишгээр бол Монгол улсад бол цаашд хийж бүтээх дэд үсгийн болон зам барилга гүүрийн бол ажлууд бас байна. Мөн одоо уул уурхайн томоохон бүтээн байгуулалтуудад бол цементийн хэрэгцээ бол тасрахгүй. Энэхүү төслийн 42%-ийг Мон Полимет групп, 33%-ийг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас,
25%-ийг нь бондоо санхүүжүүлжээ. Өөрөөр хэлбэл энэ бол олон улсын төсөл, олон улсын хамтарсан үйлдвэр гэсэн үг. Тиймээс ч зээлийн эрсдлийн сантай, зээлийн эргэн төлөлтөнд ч ямар нэгэн асуудалгүй төсөл гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Энэ зээл маань бол цэвэр бол Монцемент төслийн дэд үтс болон үйлдвэрийн барилга байгууламжид зарцуулагдсан. Дотоодын үйлдвэрүүдэд одоо харин төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. Чанар, жин хэмжээ тодорхойгүй, байшин барилаа гэхэд ямар ч баталгаагүй цементийг гаднаас аваад авах уу? Дотоодын эрүүл аюулгүй чанар баталгаа хангасан бүтээгдэхүүнээр бүтээн байгуулалтаа хийх үү гэдэг бодлогын дэмжлэг юм а. Төсөл амжилттай явж байгаа ч зарим нэг бэрхшээл байна. Жишээ нь хөрөнгө оруулалтын тухай хууль, импортын татврын зөрчил манай төсөлд сөргөөр нөлөөлсөн. Бизнесийг амжилттай явуулахын тулд хөрөнгө оруулалтын орчноо татврын системтэйг зөв оновчтой уялдуулах нь чухал байна. Миний өмнө нь ажиллаж байсан хөгжиж буй улс орнууд үндэсний бүтээн байгуулалтаа маш их дэмждэг. Тухайлбал эхний 10 жил татвараас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байсан. 10 жилийн өмнө эзгүй талд 2 гэртэл эхэлж байсан ажил өнөөдөр үйлдвэрээс гадна дэд бүтэц бүхий ажилчдын орон сууцтай, бие даасан төмөр замтай, зохицоор хөгжүүлж байгаа амьдрал буцалсан газар болжээ. Бүтээн байгуулалтын эд үед 1000 гаруй хүн ажиллаж, үүний 40 гаруй хувь нь орон нутгийнхан байсан. Одоо 300 гаруй хүн ажиллаж байгаагийн ихэнх нь энэ нутгийнхан гэж байна. Нийслэлийн сонгоны архан дүүргийн 29-р хорооны Ахмад Настангууд өнөөдөр эрүүл мэндийн шинжилгээнд үн төлбөргүй орж байгаа юм байна. За тодорхойлох юм бол өндөр настанд хамгийн шаардлагатай дараалал ихтэй байдаг эмнэлгийн үзлэг шинжилгээг тэдэнд хийж өгч байна. Эмчнэр зүрх судас зүрхний бичлэг, эхо, нүд, мэдрэл, чихрийн шижингийн шинжилгээ, оншилгоог сонгоны архан дүүргийн Ахмад Настуудад хийлээ. Төр засгийн зүгээс Ахмад Настан болон хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах шат дараалсан арга хэмжээ авах нь чухал байна гэж иргэд хүсэлтэн илэрхийлсэн байна. Өнөөдөр бол маш олон хүмүүс бол үзлэг онцлогоонд хамрагдаж байгаа. Ялангуяа бас өнөөдрийн нөхцөл байдалд бол санаа томооны өвчлөл ихтэй. За тэгэл олон асуудал бэрхшээл байгаа учраас бас энэ үзлэг онцлогооны хувьд бас зэрэг хэрэгцээ шаардлага хангасан үйл ажиллагаа болж байна. Цагаан сарыг өгтөөд Ахмад Настангууд эмчийн урьдчилсан үзлэгт хамруулъя гэсэн юм хэлээд ажил зохиомжуулж байна. Ахмад Настуудаас гадна ханиад томооны дэгдэлт ихтэй байгаа учраас хүүхдүүдэд үзлэг онцлогоо үнгүй хийсэн байна. Улс дүүргийн томоохон эмнэлгүүдэд үзүүлэхэд ээлж дугаар авахаас эхлээд их цаг хугацаа шаарддаг хүндрэлтэй байдаг гэж Ахмадууд ярьж байна. Эрүүл мэндийн үзлэгийг улиралдаа нэг удаа энэ жишгээр үнгүй хийж байх юм байна. Энд одоо их баяртай байна. Одоо настай хөгшин улсууд бид нар одоо ингээд оочор дугааргүй ингээд бүх юмдаа мэдрэлтэй орлоо, нүдэнд орлоо, нүдний даралт маргалт. Тэгээ одоо ингээд цусны сахарын шинжилгээ, одоо эход орно. Хамгийн гол нь хол явахгүйгээр өрхийн эмнэлэг дээрээ шаардлагатай шинжилгээ үзлэгээ хийлгэж байгаад Ахмад Настнууд сэтгэл хангалуун байна. Одоогоос 25 жилийн тэртээ Монгол улсын сум бүрээсээ төлөөлөгч болон сонгогдсон ардын хурлын 430 депутат шинэ үндсэн хуулийг 70 гаруй хоног хэлэлцсэн баталсан байдаг. Үндсэн хуулийг хэлэлцсэн батлах үйл хэрэгтээ Сүхбаатар аймгаас ард иргэдийн төлөөлөл болсон 15 депутат оролцож үнэтэй хувь нэмрээ оруулсан байна. Монгол улс шинэ ардчилсан үндсэн хуулиа баталсны 25 жилийн ойн түүхэн өдөр Сүхбаатар аймгийн засаг даргын хамгийн газраас ардын хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын шинэ ардчилсан үндсэн хуулийг баталгахад хүн бүр идэвх зүтгэлтэй оролцсон. Тэр дундаа Сүхбаатарчуудын төлөөлөл болсон депутатууд энэ нутгаас төрөн гарсан хүмүүс олон санаачлаг гаргаж үзэл бодлоо илэрхийлж үндсэн хуульд тусгаж чадсан байна. Явандагийн хувийн болсон гэдэг юм уу хэсэг үлгэн ирэх ашиг аймаг хувийн иргэшээ болсон тэр дотор нэг ч байгаагүй. Тиймээс энэ хууль сайн хууль болсон. За манай аймгийн депутатууд бол манайд асуулаараар ахлуулаад газрыг өмчлүүлэх нэг эсрэг байсан. Ялангуяа гадаадын хүндэл бүр өмчлүүлж болохгүй. Зөвхөн ашиглуулж эзэмшүүлэх тал дээр байя гэдэг. Энэ тал дээр манай аймгийн депутатууд бол нэг бүр их хатуу байр суурь эзэлж байсан. Монгол улсын авьяасаа техникийн хувьд мал сургууль үндэсний баялаг мөнгөд төрийн хамгаалтанд байна гэсэн заалтыг бичгээр өгч 5 дугаар зүйлийн 5 одоо шинэ заалт болгож оруулж байсан юм. Шинэ үндсэн хуулийг баталгахад 9 эмэгтэй хүн оролцсон. Тэдний нэг нь Сүхбаатар аймгийн Баруун урд сумаас сонгогдсон Дугуйр Жавын Чулуун.
Хамгийн гол нь одоо бид нар эмэгтэй хүнийхээ эрх хэсгийг яаж хамгаалах вэ? Яг тэгш эрх байх вэ? Яаж ажиллах вэ гэдэг талаас нь бид нар санал оруулдаг байсан. Уулзалтын үеэр тэд хууль батлах үеэр өөрсдийн авахулсан гэрэл зураг, хурлын тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс аймгийн угсаатны зүй музейд дурсгасан юм а. Хамтуудынхаа уг сургаал, дурсамжийг бас түүх болгож, архив болгож ингэж авч үлдлээ. Ингээ бид нар бас өнөөдөр бол энэ жил бол анх удаа одоо энэ үндсэн хууль батлах хамтуудаа хүлээж авч уулзж байгаа хамтынхаа уг сургаалыг сонсдог. Ийм сайхан уулзалтыг бол бас уламжил болгож явуулахаар ингээд шийдснээ бас хамтуудаа дуулгалаа. Монгол улсын шинэ ардчилсан үндсэн хуулийг батлахад Сүхбаатар аймгийн Баруун урт сумаас Хурц, Чулуун, Сүхбаатар сумаас Цэндбаяр, Асах сумаас Жанцан, Эрдэнэ цагаан сумаас Батсүх, Даринга сумаас Содномдаш, Наран сумаас Батүлзээ, Мондой, Онгон сумаас Лавсрам, Баян Дэлгэр сумаас Цогтбаяр зэрэг 15 депутат сонгогдсон оролцсон. Тэдний ахлагчаар бадам томилогдсон ажилласан байна. Мөн эдгээр 15 төлөөллөөс гадна Сүхбаатар аймгийн уугуул хүмүүс тухайн амьдарч байсан газраасаа сонгогдсон гарч ирсэн байдаг. Тухайлбал Төв аймгаас Гомбожав, Дорногов аймгийн Далан жаргалан сумаас Асах сумын уугуул Ган Төмөр, Төв аймгийн Эрдэнэ сумаас тухайн үеийн сум нэглийн дарга хийж байсан Батсүх, Улаанбаатар хотоос Даш Балбар, Хинтээ аймгаас мөн тухайн үед сум нэглийн дарга байсан тэр биш нарын олон хүн сонгогдож, шинэ үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явсан байна. Хөрөнгийн зах зээл санхүүгийн салбарт зөвхөн мэрэгжлийн хүмүүс оролцдог гэх хандлага хоцрогдсон. Одоо дэлхийд дахинаараа олон нийтийн оролцоо энэ салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Тиймээс манай улс ч мөн олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулах шаардлага байгаа юм а. Зөвхөн дотоод ч гэлтгүй гадаад зах зээлд чөлөөтэй арилжаа хийж ханшийн өсөлтөөс өгөөж хүртэх боломжийг интернет орчин хүн бүрт олгож байгаа юм а. Үүнийг ашиглаж сурах нь чухал байна. Японы хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд кимонотой арилжаачид гэж нэрлэгдсэн тоглогчид нэлээд хүчтэй орж ирж байна. Энэ бол гэрээсээ онлайнаар хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож өрхийн амжиргаагаа дээшлүүлж байгаа эмэгтэйчүүд юм. Үүн дээжлэр дэлхийн олон улс оронд хөрөнгийн биржийн арилжаа санхүүгийн салбарын тоглогчдоор мэрэгжлийн бус хүмүүс ихээр оролцож байна. Нью-Йорк, Хонконг, Лондон, Торонто гээд бүхий л биржүүд арилжаагаа онлайнаар хийдэг болсноос хойш хувьцааны арилжаа газар зүйн байрлалаар хязгаарлагдахаа болсон. Өөрөөр хэлбэл малчны хотноос холбогдоод Coca-Cola, Apple зэрэг өндөр өгөөжтэй компаниудын хувьцааг худалдаж авах боломжтой гэсэн үг юм а. Одоо Америкийн жишээлбэл иргэдийнх нь одоо 50-аас дээш үг нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог өдөр тутам. Эдгээр яадаг вөхөр зүгээр гар утсан дээр, iPad-н дээр тийм ээ. Одоо онлайнаар аппликейшн ажиллуулаад дуртай хувьцаагаа худалдаж аваад зардаг. Одоо харамсалтай нь Монголд яадаг вөхөр нөгөө л одоо бид хуучин системээр яваад шүү дээ. Заавалчгүй брокерийн компани дээр очдог. Цаас нь одоо захиалгын хуудастай гарын үсэг зурдаг тийм ээ. Мөнгө авах болохоор өөр дахиж бас нэг өөр компани дээр очиж зурдаг. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход заавал өндөр боловсрол шаардлагагүй, мэдээж тайлан уншиж анализ хийх шаардлага байдаг. Гэхдээ дөнгөж хөрөнгө оруулалт хийж эхлэх гэж байгаа бол эхний ээлжинд санхүүгийн салбарын зохих төвчний мэдлэгтэй, өсөлт бууралтыг таамаглах мэдрэмжтэй байх хангалттай. Хэрхэн яаж онлайнаар олон улсын биржийн арилжаанд оролцдог талаар мэдээллийг олон нийтэд өгөх зорилгоор хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооноос өнөөдөр сургалт зохион байгууллаа. 24 цагийн турш дэлхийн хаана нар тусч байна. Тэнд бол аль нэгэн байдлаар хөрөнгийн буюу товарын зах зээл ажиллаж идэг. Тэгэхээр 24 цагийн хугацаанд бол олон улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд орох боломжтой. Энэ боломжийг монголчууд манаас одоо бас илүү сайн ойлгож өөрсдийнхөө эрсдлийг ялангуяа тараан байршуулахад ашиглаасаа гэдэг үгнээс бол харж байгаа. Хятадын бизнесмен Жак Ма Америкийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож бизнесийн цар хүрээг тэлж байна. Харин түүний хувьцааны өсөлт бууралтаас Америкийн энгийн иргэд ашиг хүртсээр байгаа. Энэ бол бизнесийн талбар хөрөнгийн зах зээл бүс нутаг газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй бүгд ижил гарааны нөхцөлтэй байгааг илтгэх ганцхан жишээ. Энэ өргөн боломжоос монголчууд бид ч ашиг хүртэх боломжтой. Гол нь мэдээлэл санхүүгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг мэрэгжилтнүүд хэлж байна. Хөтөлбөрийн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулцгаана уу. Хүн амьдралынхаа 90%-ийг гэр сууц, ажлын байр, албан тасалгаа гэх зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Дотоод орчны агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг учраас анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач багш нар энэ талаар судалгаа хийсэн байна.
Дотоод орчны агаарын чанарын үзүүлэлтийг тогтоохдоо тоосны хэмжээ, тэр дундаа нарийн ширхэгт тоос, хүнд металлууд, дэгдэмхийн органик нэгдлүүд зэргийг хэмжиж үнэлэлт дүгнэлт өгдөг. Дотоод орчны агаарын чанарт гадаад орчин шууд нөлөөтэй, өвлийн улиралд нүүрсний шаталтын улмаас үүсэж байгаа бохирдол нь гэр албан цэцэлгаан дахь агаарыг хамгийн ихээр бохирдуулж, дотоод гадаад орчны чанарыг ялгаагүй болгож байгааг судлаачид тогтоожээ. 2015 оны 1 сард Ундрмаа судлаач хийсэн судалгаан дээрээс гэрт дотор тоосны хэмжээ бол PM2.5 128 микрограмм метр куб гэсэн хэмжээ гарсан байдаг. Энэ нь бол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их байна. За мөн 2016 онд Сөүлийн үндэсний сургуультай хамтраад бас гэрт хийсэн энэ хэмжэлтэр бол 200 микрограмм метр куб буюу зөвшөөрөлт дээд хэмжээс 4 дахин их бохирдолтой байна. Монгол гэрт ийм судалгааны үр дүнгууд гарсан. Мөн хүний зан мүлтэй холбоотой дадал зуршил, тухайлбал арц хүчийг ихээр өгүүлэх, гэрт тамхи татах зэрэг нь нүүрс төлсөнтэй адил хэмжээний бохирдлыг бий болгодог байна. Түүнчлэн элдэг үнэртэй шалны хулдаас ханийн будаг тавилга зэрэг нь бохирдуулагч их үсврүүд болж байна. Агаарт таагүй үнээр ялгарч байна гэдэг нь агаарыг бохирдуулж байна гэсэн үг юм байна. Өнгөрсөн жил бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо буюу дааг хөрөө орчимд амьдардаг 60 айлд дотоодын агаарын чанарын судалгаа хийсэн. Энгийн зүгтаа 30 айл, сайжруулсан зүгтаа 30 айлаас хэмжилт хийхэд агаарын чанарт ялгаа гараагүйч сайжруулсан зүгтаа айлын агаарын чанар ялимгүй өндөр гарсан. Сайжруулсан зуух нь шаталтын хувьд үр дүнтэй байдаг боловч дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахгүй. Мөн гялгар уут хуванцар сав төлж байгаа нь хортой химийн нэгдлүүдийг агаарт ялгаруулж байдаг учраас үүнийг хориглох ёстой. Гэрт халуун байхад гадаа хүүтэн байна гэд өмнөх түлшрээ бүрэн шатаж дуусаагүй байхад нь нүүрс нэмж хийгээд байдаг нь дотоод орчны агаарыг улам бохирдуулж байгааг Сөүлийн үндэсний их сургуулийн судлаач ярьж байна. Тиймээс хэрэглээгээ зөв тогтоох хэрэгтэйг зөвлөлөө. Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн арга зам бий. Тухайлбал хийм болон цахилгаан, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх, хурц эвгүй үнэртэй эд зүйлсийг худалдаж авахгүй байхыг судлаачид зөвлөж байна. Гэр ороолын айл өрхийн халалт улааныг цахилгаанаар шийдэх басантай холбогдуулаад мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шугам сүлжээний аюулгүй байдал мөн дамжуулах компанийн эзэмшлийн шугам дэд станцуудын нөхцөл байдалд үнэлт өгнөлт өгөх шалгалтыг хийсэн байна. За шалгалтаар эрчим хүчний хамгаалтын зурвасыг эвдсэн 1159 зөрчил дутагдал илэрсэн байна. Бидний харж байгаа цахилгаан дамжуулах шугам шиг зэрэгцээ шугамуд богд уулын зайлсангийн ам дагуу баригдах ёстой. Гэтэл газар дээр нь аж ахуй нэгж байгууллага айлууд бууснаас болж ажил зогсжээ. Энэ ажлаас болж Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад зориулан барьж байгаа 9 дэд станцын ажилч зогсон байдалд орсон байна. Ер нь бол энэ Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ бол жилээр төсөн нэмэгдэд байгаа холбогдуулаад засгийн газраас бол 2012 оноос ихсэн ажил шүү дээ. Гадаадын зээлээр за улсын болоод нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа нийтдээ 9 дэд станц баригдах юм. Станцуудад баригдсан хойд талын шугамд бол ерөнхийдөө битүүрсэн. За энэ зайсангаас энэ сонгоны 50 км шугамын ажлууд ерөнхийдөө зогсож байгаа. Нийтдээ бол энэ чинь 9 дэд станц 200 орчим километр шугам баригдах нь шүү дээ. Тэгээ одоо бидний энд ирсэн байгаа газар бол энэ хаан улс дүүргийн 1-р орон зайсангийн аманд байна. За их тойрог 110 хүлээлт их тойрог цахилгаан байгуулалт томоохон ажлын одоо зогсоодсон байгаа байдал энд харагдаж байгаа юм аа. Энэ ажил нь бол нэг 215 тэрбум төгрөгийн өртөгтэй 9 дэд станц 200-аад орчим километр агаарын шугам барих үйл ажиллагаа одоо ингээд зогсчод байна. Апу компани хүүшин аманд том хошоо барьснаас болоод барилга угсралтын трестийн хийж байгаа ажил зогсчихсон. Мөн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг Эрдэм Транс компани манай улсын Оросын холбооны улстай холбогддог 225 кВт-ийн 205, 206, 208 гэсэн шугамн дор хашаагаан барьж гисэн нь хамгаалалтын зурус зөрчсөн маш том үйлдэл болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хамгаалалтын зурус зөрчсөн энэ үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр том зөрчил болоод байгаа юм байна. За ингээ хамгаалтын зурус гэдэг бол 2001 оны эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш өчн төгөлдөр мөрдөгж эхэлж байгаа. Хамгаалтын зурус аюулгүй байдалтаар өнөөдрийн байдлаар бол айл өрх аж ахуйн нэгж дураараа болон одоо санаатаагаар бол буусан юм байдал бол нэлээ үзэгдэж байгаа. Өнөөдрийн үндсэн тоогоор бол 1162 айл өрх аж ахуйн нэгж үйл ажиллагаа зөвшөөрөлгүй болон зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Зураг төсөл гарсны дараагаар аж ахуй нэгж айлууд эрчим хүчний зурус газарт буусан тохиолдлууд 2013 оноос хойш жил ирэх тусам 100-100-аараа нэмэгдэх болсныг улсын байцаагч хэлж байна.
Зөрчил дутагдлыг арилгуулахаар ажлыг хариуцагч болон гүйцэтгэгч байгууллагуудаас эдгээр айл өрөх аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл, албан тоод, шаардлага үргэлжлэгч гэсэн дээгүүр доогуур гүйж янз бүрийн зүйл зохион байгуулад асуудал огт шийдэхгүй ажлыг зогсоосоор байгаа. Улсын хөрөнгө үргэн үргэлжсээр л байгаа юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаанаар ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг баталлаа. Мөн байгууллагын энэ оны үйл ажиллагааны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай хэлэлцсэн байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаанаар энэ оны байгууллагын төсвийг нийт 13 тэрбум 977 сая төгрөг байхаар баталсан. Мөн нийт зарлага нь 13 тэрбум 977 сая төгрөг гэж үзээд алдагдaltaгүй төсөв баталсан байна. Энэ жилийн хувьд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахдаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нийт уран бүтээлч, ажилтгчдын цалинг 8.9% нэмэх, зарим техник технологийн шинжилгээ хийхээр болсон байна. 2006 онд батлагдсан байсан журмыг шинжилэн боловсруулж цаашдаа мөрдөх энэ журмыг шинжилэн баталсан. За энэ журмыг хэрэгжүүлж ерөнхий захирлыг энэ удаад нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох ажлын хэсгийг мөн батлаа. Одоо энэ журмыг бол сонгон шалгаруулах журмыг 1-р сарын 16-наас эхлэн олон нийтэд ил тод зарлж сонгон шалгаруулалтыг ажлын 7 хоногийн дотор явуулж үндэсний зөвлөл дараа нь сонгон шалгаруулалтыг явуулж эцсийн дүнг 1-р сарын 31 гэхэд гаргах юм шийдвэрийг гаргасан байгаа. За түнчлэн улсын их хурлын төрийн байгуулалтын банкны хорооноос үндэсний олон нийтийн радио телевизийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийн талаар шалгасан шалгалтын дүгнэлттэй танилцж энэ дүгнэлтэд хариу өгөх асуудлыг хэлэлцлээ. Энэ дээр бол ажлын хэсэг гарган ажиллаж энэ дүгнэлтүүдэд болон зохих хариу өгөхөөр шийдвэрлэж энийг үндэсний зөвлөлийн дарагт хариу өгөхийг даалгасан юм шийдвэр гаргасан байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаанаар үндэсний зөвлөлийн 2015-2016 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланг хэлэлцжээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Дэмбэрлийн Нарамтуягийн тархины үр тарилцсан хүмүүс номын нээлт боллоо. За номын зохиогч хэлэхдээ бид тархи уюунда юуны үрийг суулган түүнийхээ ургацыг хурааж авдаа. Сайн бодол зөв хандлагын үрийг хархиндаа өрсөлдүүлж чадах юм бол өөрөө төдийгүй үр хүүхдэн ч гэсэн түүгээр тэжээгдэж бүр өргөн зураглалаараа харах юм бол за энэ нийгэм зөв хөгжнө. Үүний тулд сайн үрийг олон хүний тархи оюун ухаанд нь зүрхэнд нь ургуулахын тулд бидний хамтран бичлэлсэн тархины үр тарилцсан хүмүүс номыг бичсэн юма гэж шинэ бүтээлийнхэн үнцнийг тодорхойлсон байна. Тархины үр тарилцсан хүмүүс номын зохиогч Нарантуя. Та бид бие биенийхээ тархи зүрх оюун санаанд сайн сайхны эерэг зөв, үнэн чудраг, бүтээлч хөдөлмөрч байх тэрл үрийг гэр бүл, анги хамт олон ажлын нөхөд бүр цаашлаад нийгэмдээ түгэж явах ёстой. Хүн үнээрээ оршихын мөн чанар одоогийн бидний хит шүтээд байгаа материалын баялагаас илүү сэтгэл хангалан аж аргалтай амьдрах гэдэг ганц цэг дээр очиж огтолцдог гэд хүн болгон сайн сайхан амьдрахыг хүсдэг. Энэ бол ерөөсөө хүн болгоны ганцхан хүсэл. Тэгсэн хэрнээ ганцхан хүсэл байгаад байгаа хэрнээ тэр хүсэлтэд хүрч чадахгүй байгаад байгаагийн учир шалтгаан нь юу юм бэ гэхээр бид нар хүсээд байгаа ганц зүйл дээр нэгдэж чадахгүй байгаа юм байна л гэж ойлгосон. Тэгээд тэр нэгдэж чадахгүй байгаа юмыг хайгаад яваад байсан чинь эцэстээ тэр бол ерөөсөө бид нар тарих оюунлуугаа л өөрсдөө жоохон эргээд харчих хэрэгтэй юм байна л гэж бодсон. Тэгээд өөрөө өөрийнхөө тарих руу жоохон эргэж хараад уулзаж уулзраад хамтын амьдралаа үргэлжлүүлж явахдаа хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж байхдаа бас нэг нэгнийхээ тарих оюунлуу хараад нэг нэгнийгээ хүндэтгээд ер нь нэг тийм жоохон оюунлаг амьдралыг л хамтдаа бүтээчихвэл нөгөө хүсээд байгаа нэг зорилгодоо хүрчих юм шиг санагдсан.
Сэтгүүлч Наран Туяа тархины үр тарилцсан хүмүүс нэвтрүүлгийнхаа эхний 3 дугаарыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдийн хүртэл болгоод харин дараагийн дугааруудаа Монголын радиогийн 3 дугаар суваг P3-аар тархины үр цуврал хөтөлбөрийг үргэлжлүүлэн хөтлөн хүргэсэн. Хөтөлбөрт дөрөгдөн оролцсон зочдын дундаас 11 хүний ярилцлагыг дээжлэн авч радиогийн ярилцлагыг ийхүү ном болгон буулгаж уншигчдын гар дээр нэгэн шин оюуны талх болгон хүргэж байна. Бодлын үрээс ургасан тархины үр хөтөлбөрийг Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийн багш оюутнуудтай хамтран бэлтгэж ном болгон уншигчдын гар дээр хүргэхэд ч гэсэн энэ л сургуулийн хамт олон дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Сэтгүүлчтэй бид хамтарч ажилласнаа нэгдүгээр маш их баяртай байдаг. Ер нь бол манай олон нийтэд харилцах албаны ажилтан Чулуун цэцэг маань яг энэ санааг биднэрт анх хэлж ирсэн. Тэгээд намжаа сэтгүүлчтэй анх уулзаад яг энэ тархины үр гэдэг анхны телевизийн нэвтрүүлгийг үргэлжлүүлээд ингээд хийх тэрэн дундаа манай сургуультай хамтарч хийх энэ санааг биднэрт ярилцж танилцуулж байсан. Тэгээд тэр үед бол бид ерөөсөө манай сургуулийн гол зорилго бол биднэрт нийгэмд энэ нийгмийг одоо авч явах энэ инженеруудыг бэлтэн. Энэ инженерууд нийгэмдээ хариуцлагатай ийм иргэд байх ёстой. Энэ нэгсэндээ тархиндаа маш зөв үрийг суулгасан ийм оюутнуудыг бид бэлдэх ёстой гэдэг бидний энэ зорилготой яг нэгэн уулзалтаар уулзж исэн ийм нэвтрүүлэг болох байсан учраас бид ерөөсөө энийг маш одоо дуртай хүлээж авч ингэж дэмжиж ажилласан. Наран Туяа сэтгүүлч Монгол хүн Монголын зүрх дараагийн утас бодлого зөв зам эзэнгүүдэл хариуцлага нэгсэн цуврал бид чадах цэг таслал гэд асуудал дэвшүүлсэн зохиогчийн хөтөлбөрийг санаачилж өөрөө бас хөтөлж үзэгчдийн хүртэл болгож байсан. Гэхдээ эндээс болохгүй бүтггүй хэцүүгийн тухай хичнээн их ярих тусам асуудал нь өөрөө улам томроод идэв. Тэгвэл болж бүтэж байгаа сайн сайхан бүхний тухай, сайн хүмүүсийн тухай нийгэмд хэрвэл олон хүний тархинд зөв үр соёолох байх гэдэг бодлын үрээр энэ тархины үр тарилцсан хүмүүс номоо бичиж сайн бүхний үрийг зөв амьдрахын утга учирыг нийтэд нийгэм түгээхийн төлөө энэ номоо хэвлэн гаргаж байна. 10 настай Мичидмаа охин өөрийнхөө нэгэн мөрөөдлийг биелүүлэхийн тулд хийсэн 30 алхмаар анги жишээлэн бие мөрөөдөлтэй хүүхэд ном бүтээснээ олон нийтэд танилцууллаа. Ном зохиосон сурагч охин хүүхэд бүхнийг мөрөөдлөө биелүүлэхийн тулд баг багаар заавал алхам хийгээрэй гэж уриалж байна. Мөнх очрын Мичидмаа охин гэр бүлийн хамт Австрали улсад амьдарч байхдаа нэгэн номын санд орсон байна. Монгол орондоо хүүхдийн номын сан байгуулах санааг тэндээс олж аваад түүнийгээ хэрэгжүүлнэ хэмээн зорилт тавьж би мөрөөдөлтэй хүүхэд номынхоо анхны хуудсыг бичиж эхэлжээ. Монголын нийгэмд хөгжилтэй байдлаар хүүхдийн сонирхлыг татахуйц зөвхөн хүүхдэд зориулсан номын сан байгуулах том мөрөөдөлтэйсэн 10 настай бяцхан охин өнөөдөр мөрөөдөлтөө ийхүү хүрч чадлаа. Би яагаад энэ номоо бичсэн бэ гэхлээр хүүхдүүд мөрөөдөл биелдэг юм байна шүү. Гэхдээ өөрөө мөрөөдлөө биелүүлэхийн тулд том хүмүүсийн тусламжтайгаар ч гэсэн өөрөө зүгээр суулгүй заавал алхам баг багаар хийх ёстой юм байна шүү гэдгийг ойлгуулахыг хичээж энэ номоо бичсэн байгаа. Сурсан англи хэлээ монгол хүүхдүүдэд тэр номын сандаа заавч өгсөн тэр хөөрхөн мөрөөдлөө энэ номондоо шингэх гэж бичсэн юм байлээ. Тэгээ энэ номыг харж байгаад энэ ногны өссөн мөрөөдөл 30 алхам байсан. Тэр 30 алхмыг хийж чадсан энэ охин энэ мөрөөдлөө хүрч чадсан. Өнөөдөр Мичидмаа охин мөрөөдөлтөө хүрэхийн тулд ямар бэрхшээлийг туулсан талаараа үеийнхэндээ энэхүү номороо танилцууллаа. Хөгжилтэй номын сан байгуулах мөрөөдлийнх нь хамгийн хэцүү алхам нь номын сангаа засварлаж тогтчуулах ажил байжээ. Хүүхдийн номын сан, хүүхдийн англи хэлний клуб, үлгэрийн цаг, драмын клуб зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Монголын археолог сэдэвт эрдэм шинжилгээний уламжлалт баг хурал нийтдээ 160 гаруй эрдэмтэн судлаачид оролцож 2016 онд хийсэн ажлаа дүгнэж ярилцсан байна. Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Нийтдээ 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул малтлах судалгаа хийсэн байна. Археологчид хүрлийн үеийн буш, хэрэгсгүүр, хадны зураг, буган хөшөө зэрэг олон олдруудыг судалснаас гадна цөөнгүй олдруудыг сэргээн засварлжээ. Монгол улсад 2016 онд археологийн судалгаа ямар ололт амжилт гарав, ямар бас анхааруулжтай зүйл байна, тийм ээ? Ямар одоо судалгааны чиглэлээр бид анхаарах вэ гэдэг дээр археологч судлаачид бид одоо дүгнэж ярилцж дуусч байна.
Эрдэм шинжилгээний хуралд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас олдсон өвөрмөц содон хадны зураг, хүннийг үеийн төмөр хайлуулах зуух, Баянгүлгийн аймгийн Ногоон нуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сямби буш, Шивэт улааны түрэг, Өвгөрийн үеийн хаад язгууртны тахил, онгоны малтлах судалгаа, Ховд аймгийн Мөн хайрхан Баянгүлгийн аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдруудын талаар судлаачид илтгэл тавилаа. Судалгаагаар 8 дөрвөлжин суурин дээр 8 талтай тийм чулуун байгууламжийг болсон байгаа. Өмнө нь энийг бол Оросын судлаачид Монголын судлаач нэлээд судалсан. Яг тэр төв байгууламжийн эсрэг нь Малтад судалж үзээгүй байсан. Анхудаа 8 талтай байгууламж гэдэг нь тогтоосон. Хөрөл зэвсгийн үеийн хэрэгсүр дөрвөлжин булшаа, мөн хүннэг үеийн булшнууд болдог. За энэ жилийн судалгааны ажлын нэг үр дүн бол энэ эртний Орхонны өрүүн нүчгийн дурсгал олцсон явдал байгаа. Энэ бол нэг мөр 10 үсэг юм бичиг байгаа. Мөн энэ бичигтэй хамт бол олон тооны тамгунууд бол илэрч олдсон. За энэ бичээсийг бол тайлах юм оролдлого бол одоо хийгдэж байгаа. Хурлын үеэр Монголын археологчид сэдэвт хөрөг зураг, Монгол орон археологчдын нүдээр гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Бид таахан дотоод үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын үйл амьдралын мэдээ сурвалжлагуудаас хүлээн авцгаана уу. Үзэгчдээ амралтын өдрийн мэнд хүргэе. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Украин Кримийн нөхцөл байдалтай холбоотойгоор анхудаага 2014 онд Орос улбаны улсын эсрэг авсан 20 арга хэмжээг дахин 1 жилийн хугацаатаагаар сунгахаар шийдвэрлэлээ. За түүнчлэн эх 7 хоногт ерөнхийлөгчийн бүрийн эрхээр шилжүүлээ өгөхөөс өмнө өөр бусад орнуудын эсрэг тус улсын зүгээс авсан 20 арга хэмжээний хугацаагч сунгасан байна. Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн ийм шийдвэр гаргасныг өчигдөр цагаан ордны албан ёсны сайтад нийтлсэн баримт бичигт тэмдэглэсэн байна. За энд ерөнхийлөгч Барак Обамагийн Конгрессийн 2 танхимд хандсан ил загтал бас нийтлэгдэжээ. Тэрээр энэхүү загталдаа Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод онцгой аюул занал хийлэл учруулж байна гэж үзэн 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээ авах шийдвэр гаргасныг дурдаад за энэ аюул занал хийлэл одоо ч арилаагүй байгааг тэмдэглэсэн байна. За үүний зэрэгцээ ерөнхийлөгч Барак Обама Иран, Куб, Лив, за Зимбабве, Венесуэл болон ойролт орнууд дахь энхийн үйл явцыг тасалдуулах аюултай террористуудын эсрэг авсан 20 арга хэмжээний хүчинтэй хугацааг сунгажээ. Ираны тухайд өнгөрсөн 2015 онд Венд баталсан цөмийн хөтөлбөртэй холбоотой энхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа ч цус улсын одоо өөр бусад үйлдэлүүд Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод аюул занал хийлэл учруулсан хിവэрэ байна гэж дүгнэн ийм шийдвэр гаргасан байна. Харин Ливийн тухайд тус улсын удирдагч агсан Муаммар Каддафигийн засгийн газрын гишүүд гэр бүлийнхнийх нь эсрэг авсан хоригийн тухайд тодорхой хугацаагүйгээр сунгах шийдвэр гаргажээ. Мөн Венесуэлийн засгийн газрыг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэн Зимбабвеийн засгийн газрын ардчилсан үйл явцыг саадуулж байна гэж буруутхан 20 арга хэмжээ авсныгаа сунгаад байна. За энэ шийдвэрийн хариу Венесуэлийн эрх баригчид хамгийн түрүүнд өгсөн. Тэд энэ шийдвэрийг нь олон улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн түрэмгийлэл гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байна. За мөн Кубын хууль бус цагаачдын Америкт очиж амьдрах цорын ганц боломж хаагдлаа. Тодруулах юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама тус улсын эрэгт хүрч чадсан кубчуудад 1 жил амьдрах эрх олгох хүсэлт гаргах боломжийг өгдөг нойтон хуурай хөлний бодлого гэж нэрийддэг журмыг хүчингүй болголоо. Сүүлийн 1 жилийн туршид Америкийн нэгдсэн улс Куб улсуудын хийсэн яриа хэлэлцээний дүнд баталсан цагаачлалын тухай гэрээнд заасны дагуу Кубын цагаачдын энэ боломж хаагдаад байгаамаа. Куб Америкийн нэгдсэн улс хамтарсан тунхаг бичиг гаргаснаар цагаачлалын салбартаа харилцаагаа хэвийн болгох боломжтой болж байгаа юм. За Америкийн нэгдсэн улс Кубээс найдвартай, зохион байгуулалттай хамгийн гол нь хууль ёсны цагаачдыг хүлээн авч байхаар боллоо. Энэ нь хүний наймаа болоод хууль бус цагаачлалтай холбоотой бусад гэмт хэргийг таслан зогсооно гэж Кубын тал үзэж ийм шаардлагыг Америкийн нэгдсэн улсад тавьж байсан юм а. За 1995 онд далаагаар Америкийг зорих Кубын дөрвөгч хууль бус цагаачдын урсгал эрс нэмэгдэж хямрал үүсгэж байсан. За тэр үед Америкт зөвхөн Кубын цагаач дөрвөгчдтэй холбоотой нойтон хуурай хөлний гэгддэг дүрм журмыг баталсан юм. За энэ дагуу Флоридагийн нутагт хуурай замаар орж ирж чадсан Кубын иргэдэд 1 жилийн хугацаатаагаар Америкийн нэгдсэн улсад амьдрах эрх олгох хүсэлт гаргах боломжийг өгдөг байсан. За харин цагаач дөрвөгчд далайд баригдах юм бол шууд нутаг буцаадаг журамтай байсан байна. Гэхдээ энэ боломжийг зөвхөн Кубын иргэдэд л олгосон. За бусад улс орнуудын цагаач дөрвөгчдөд энэ дүрм үйлчилдэггүй учраас алавдан гаргадаг байсан юм.
За энэхүү кубчүүдэд боломж олгож байсан энэ дүрм журмыг цуцлантай холбоотойгоор Америк руу гарахыг завдаж байсан Кубын цөөнгөө иргэн Мексикийн нутагт гацчихад байна. За Америкт 1 жилийн хугацаагаар амьдрах эрх авахын тулд Кубын иргэд чумхуу Мексикээр дайрдаг байсан юм а. 2014 онд энэ замыг Кубын 40 мянган иргэн ашиглаж Америкт ирсэн байдаг бол өнгөрсөн онд энэ тоо 54 мянгад хүрсэн гэсэн статистик тоо байдаг байна. За энэ хооронд Конгресст олон улсын бүгд найрамдах намынхны санаачлагаар эрүүл мэндийн даатгалын шинтгэлийг хүчингүй болгох санал өгч байна. За өнгөрсөн пүрэв гарагт Сенатын танхимын гишүүд олонхын саналаараа ийм шийдвэрийг гаргасан бол өчигдөр төлөөлөгчдийн танхим ижил санал өгчээ. Эрүүл мэндийн даатгалын шинтгэлийн эрх хооронд ерөнхийлөгчийн бүрэн эрхээр шилжүүл өгөх Барак Обамагийн санаачлан батлуулсан гол ажилд тооцогдож байсан юм. За гэвч Конгрессийн дэд доод танхимын гишүүд энэ шинтгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч саналаа өгчөд байна. Одоо парламентын хороод шинтгэлийг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулах ажилдаа ороод байгаа бөгөөд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трампыг тангараг үргэсний дараагаар Конгресст энэ хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. За Конгресс дэх бүгд найрамдагчид өмнө нь хэд удаа эрүүл мэндийн даатгалын шинтгэлийг хүчингүй болгохыг чармааж байсан. За Барак Обама ерөнхийлөгч хориг тавих эрхээ ашиглаж тэдний оролдлогыг бүтлгүй болгож байсан юм а. Японы ерөнхий сайд Шинзо Абе албан ёсны ажил хийхээр Австральд хүрэлцэн очиж байна. Японы ерөнхий сайдын зүүн өмнөд Азийн орнууд болоод Австральд хийх 6 өдрийн ажил нь өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. За түүний хөлийн чанд дахь энэ удаагийн ажил Филиппинээс эхэлсэн. Өчигдөр Филиппиний ерөнхийлөгч Дутертэтэй яриа хэлэлцээ хийж хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харах тамхины 8 жидтэй хамтран тэмцэх, намхан талаан түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж хэлэлцсэн байна. За ер нь Японы ерөнхий сайдын энэхүү ажил нь чөлөө тодорхойлооны намхан талаан түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хоёр талын нэгт харилцаа хамтын ажиллагааг баталгаажуулахад оршиж байгаа юм байна. За мөн намхан талаан түншлэл нь Аз намхан талаан бүс нутгийн инх тайван тогтвортой байдлыг хангахад чухал болохыг энэ ажлынхаа үеэр тодотгоно гэж найдаж байгаа юм байна. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тус олон улсын байгууллагын санхүүжилттэй холбоотой асуудлаар Америкийн нэгдсэн улсын Сенатын гишүүтэй уулзахад одоо бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Трампын цэцэг захиргааны үед тус улс болоод нэгдсэн үндэсний байгууллагын хамтын ажиллагаа. За тэр дундаа хүний эрх, инх тайван, аюулгүй байдал, хөгжил гэсэн гол 3 салбарт дах хамтын ажиллагаа өргөжлөнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга энэ хүн мэдэгдэх болсон нь Америкийн нэгдсэн улсын Конгресст нэгдсэн үндэсний байгууллага дах санхүүжилтаа танах асуудлыг хүндсэн хуулийн төслийг боловсруулж байгаатай холбоотой бол та. За харин нэгдсэн үндэсний байгууллагын гол хөрөнгө оруулагч энэ хүн санхүүжилтээ татахаар төлөвлөж байгаа нь өнгөрсөн 12 дугаар сард олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй зөвлөлөөс Израильд хандсан Палестин нутаг дэвсгэрт еврейчүүдийн суурин барих ажлаа нэн дайрууд зогсоох шаардлага бүхий тогтоол баталсантай холбоотой юм байна. Энэхүү тогтоолыг аюулгүй зөвлөлийн 14 орнд дэмжсэн Америкийн нэгдсэн улс хориг тавих эрхээ ашиглалгүйгээр санал өгөхөөс түтгэлцсэн юм. Энэ тогтоолтой холбоотойгоор Израиль улс ч гэсэн нэгдсэн үндэсний байгууллагад жил бүр олгодог санхүүжилтээ бууруулахаа мэдэгдэж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд нэгдсэн үндэсний байгууллагын нийт зардлын 22%-тай тэнцэх санхүүжилтийг жил бүр өгдөг бол Израилийн оруулж байгаа хөрөнгө мөнгө нийт зардлынх нь 0.4%-тай тэнцдэг байна. Украиний агаарын товтлогооноос хамгаалах анги нэгтгэлийнхэн Орос улбаны улсын бүрэлдэхүүнд нэгдсэн Кримт хил залгаа орших Херсон мужид тактикийн сургуулилт хийсэн байна. Энэ тухай Украиний батлан амгалахын яамнаас мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд нь дамжуулж байна. Өнгөрсөн 12 дугаар сард Украиний батлан амгалахын яамнаас мөн л Кримийн ойролцоо пуужрангууд харван цэргийн сургуулилт хийж байсан. За үүнээс олж Одессийн нисэх онгоцны буудлуудын нислэгүүд 2 цагаар саатаж Кримийн хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдийг хааж байсан юм. Орос улбаны улсын батлан амгалахын яамнаас Украиний цэргийн атаршиг дуудан сургуулийн пуужрангууд харавсныг эсэргүүцсэн нот бичгийг гардуулж өгч байсан. За мөн Кримтэй ойролцоо бүсүүд рүү харавах юм бол Украиний пуужрангуудыг устгах болно гэдгийг ч анхааруулж байсныг энэ үеэр сануулж байна. За Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчийн тангараг өөрөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажил эд үргэлжилж байна. Вашингтоны төвдөх барилгуудыг Америкийн төрийн далбааны өнгөөр чимж, Конгрессоос цагаан ордон хүрэх Пенсильвани өргөн чөлөөний хоёр талаар тангараг өөрөх ёслолын гэрч болох иргэдэд зориулсан тайзуудыг засж байгаа юм байна. Тангараг өргөх ёслол нь Конгрессийн ордны дэргэдэх Капитолийн толгой дээр болох юм. За энд Дональд Трампын тангарага өргөх 929 квадрат метр тусгай давцанг суйрлуулж байна. Энэ хэмжээ нь 2005 онд багад Жорж Бушийн тангараг өргөхдөө зогсож байсан тавцантай адил болохыг хэвлэлүүд сануулж байна.
Тангар хүрэх ёслолд төрийн тэргүүний үргээ шилжүүлэн өгч байгаа ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жо Байден нарын 1600 гаруй өндөр дээд зочид оролцох юм байна. За Америкийн төрийн тэргүүний тангар хүрэх ёслолын аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахаар бэлтгэл ажлыг нь хангаж байгаа юм байна. 45 дахь ерөнхийлөгчийн тангар хүрэх ёслолыг хамгийн олон буюу 3 сая гаруй хүн Вашингтоны төв гудамжинд цуглан үзнэ гэж зохион байгуулагчид нь тооцоолж байгаа юм байна. За 2009 онд энд нийтдээ 1.8 сая хүн ирж ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолыг үзэж сонирхсан байна. Гэхдээ хууль сахиулахын 800-аас 900 орчим мянган хүн л цуглах хаа гэж тооцоолж байна. За тангараг өргөх ёслолын өдөр 3000 цагдаа нэмэлт хүч болон ажиллах юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын үндэсний гвардийн 5000 дайчин аюулгүй байдлыг хангахад оролцох юм байна. Энэ хооронд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хэдий хэрэг мөнгө зарцуулах тухай гэдгийг тус улсын хэвлэлүүд таахыг чармааж байна. Тухайлх юм бол Вашингтон Постынхан шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 175-аас 200 сая Америк долларт хүрнэ гэж тооцоолжээ. Энэ нь өмнөх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зарцуулснаас багаар л их байгаа юм байна. Зардлыг бэлэг дурсгалын зүйл борлуулсны тангараг өргөх ёслол болоод түүний дараах өдрийн зоог бүжиг зэрэгт орох тасалбарын орлого хувь хүн болоод намынхан компаниудын хандив зэргээр нөхдөг байна. За бэлэг дурсгалын тухайд гэх юм бол Трампын сонгуулийн өмнөх багийнхан бүгд найрамдагчид хамтран малгай, тэмдэг 45 гэсэн бичигтэй богино цамц сонгосон байна. За эдгээрийнх нь 10-аас 60 Америк долларт хэлбэлцэх юм байна. За бид та бүхэн өнөөдөр олон улсаас сүлээ авсан зарим мэдээллийг багцлаа өргөлээ. Та бүхэн сайхан амраарай. Баярлалаа, баяртай. Одоо үзэгч та бүхэн үргэлжлүүлээд спортын үйл амьдралын мэдээ сурвалжлагуудаас хүлээн авцгаана. Оройн дүргийн эрхэм үзэгчтэй та бүхэн амралтаа идухтаа өнгөрүүлж байна. Өдөртний спортын мэдээ хэлж байна. 100 буудалт даамын 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шишээ тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний аваргууд маргааш тодорхой юм байна. Энэ талаарх мэдээлэлээр спортын мэдээ хэлж байна. Ирэх 5 дугаар сард болох 100 буудалт даамын 2017 оны насан туршидаа улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол шалгуур хагас шигшээ тэмцээнд эрэгтэй 113, эмэгтэй 54 тамирчин оролцож оюухан сорж байна. Тамирчид 9 өрөг тоглоод эхний 8 байрч шалгарсан. Эрэгтэй эмэгтэй тус тус шилдэг 8 тамирчин шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Шигшээ тэмцээнд өнгөрсөн 2016 оны 100 буудалт даамын насан туршидаа улсын аваргын тэмцээний алтан мөнгө хүрэл медаль хүртсэн эрэгтэй эмэгтэй даамчид шууд оролцсон тоглох эрхээ аваад байгаа юм а. Өчигдөр улсын аваргын хагас шигшээ тэмцээний эхний өдөр эхний 3 өргийн тоглолтууд болсон бол өнөөдөр тус тэмцээний 4, 5, 6 дугаар өргийн тоглолтууд боллоо. Тэмцээнийг 5 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн даамчин Дэлхийн даамын холбооны мастер Сүхбат 10 оноогоор тэргүүлж, нийслэлийн Баян зүрх дүүргийн тамирчин олон улсын их мастер Эрдэнэлэг 9, Монголын зэвсэгт хүчний алдар спортын хорооны тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Отхон Бэлэг, Хан уул дүүргийн тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Инкват, Баян зүрх дүүргийн тамирчин спортын мастер Ганбаатар, Баян гол дүүргийн тамирчин спортын мастер Батчаргал, алдар спортын хорооны тамирчин олон улсын их мастер Манлай, Сонгон хайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн тамирчин спортын мастер Билгүүн, Дорногов аймгийн тамирчин Одонбаатар, Баян зүрх дүүргийн тамирчин спортын мастер Гансүх, Цанц сургуулийн тамирчин спортын дэд мастер Чинзөрөг, Хархангай аймгийн тамирчин Пүрвсүрэн Баян зүрх дүүргийн тамирчин спортын мастер Дамдын Сүрнаар 8 оноотой явж байна. Харин эмэгтэйчүүдээс Монголын зэвсэгт хүчний алдар спортын хорооны 2 тамирчин 5 өргийн дараах байдлаар хагас шигшээ тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Олон улсын их мастер Ням Жаргал 10 оноотой бол спортын мастер Инхцэя 9, Сонгон хайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн тамирчин спортын мастер Отхон Эрдэнэ, Хан уул дүүргийн тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Нандин Цэцэг нар адилхан 8 оноотойгоор тэдний араас нэхэж тэмцээнээ үргэлжлүүлж байна. Монголын пауэрлифтингийн хүчний холбооноос 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээ хөдөө орон нутагт Төв аймгийн 100 м дотноо Солонгос спорт зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээн өс сургуулийн эмэгтэйчүүд насанд хүрэгчид мастер ангиллаар зохиогдож байна. Энэ төрлийн улсын аварга шалгаруулах анх дугаар тэмцээнийг Монголын пауэрлифтингийн хүчний холбоо Төв аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион явуулж, хот хөдөөгийн 31 байгууллага клубын 300 орчим тамирчид өрсөлдлөө. Хөдөө орон нутгаас Овс, Ховд, Говьлтай, Дорногов, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан уул зэрэг аймгийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцлоо. Нийтдээ 26 жилд өрнөсөн улсын аваргын тэмцээний мастерын ангиллал 33-аас 39 нас буюу сабмастер, 40-оос 49 нас буюу М1, 50-аас дээш насныхан М2 гэсэн төрлөөр тус тус үргэлжилжээ. Монголын пауэрлифтингийн хүчний холбоо өнгөрсөн 2016 онд байгуулагдсан байна.
ро төрөл гэдэг маань юу вэ гэхээр ямар нэгэн хувцас хэрэглэл баглаа боодгүйгээр шууд цэвэр хүчээр тэмцээнд ордог онцлогтойгоор байгаа юм л да. За 2016-нд бид нар бүтэн багаараа рогийн пауэрлифтинг дэлхийн шалгалт тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Одоо мастер англи дэлхийн аврагт төрсэн байгаа. Насан туршдаас мөнгө хүрэл медаль авсан амжилттайгаар байгаа маа. Тэгээд өнөөдрийн тэмцээн бол одоо өсвөр залуучууд эмэгтэй мастер английн тэмцээн зохион байгуулагдж байна. Энэ бол цэвэр ороо төрлөөрөө явагдаж байна. Энэ төрлөөрөө дэлхийн хичнээн оронд хөгжсөн спортын төрөл байна. За ороо төрлөө дэлхий дээр бол одоо хөгжөөд 10 хэдэн жил болж байгаа. Тус тэмцээний өсвөр үеийнхний хөвгүүдийн 56 кг-ын жинд Төв аймгийн тамирчин Жигжид нийлбэр дүнгээр 340 кг-ыг өргөсөн амжилтаар энэ тэмцээнд төрүүлж мөн Төв аймгийн тамирчин Мягмарбаатар Зол баяр нар мөнгө хүрлэмж алхурджээ. Харин залуучуудын 56 кг-ын жинд Өвөрхангай аймгийн тамирчин Батөрж нийлбэр дүнгээр 405 кг-ыг өргөсөн амжилтаар аваргалж Төв аймгийн тамирчин Мягмардорж Сүхот нар 2-3 дугаар өрөөлж анх дугаар тэмцээний анхны медальтнууд боллоо. Одоо үзэгч тавхны анхаарлыг гадаадын спортын мэдээлэлд хандуулъя. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мөсөн талбайд 7 тоглолт боллоо. Хоккей орхотнуудын анхаарлыг татсан Торонто, Нью-Йорк Рейнжерс, Вашингтон Кэпс, Чикаго Блэк Хоксгийн тоглолт болсон байна. Хоккейн сар болсон алдартай тоглогч тоглодог Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мөсөн талбайд 7 тоглолт болж Нью-Йорк Рейнжерс Торонтотой өнөөдөр тоглосон байна. Тоглолтын 1-р үе Торонто 2-1 харьцаатай өгшүүлж дуусгасан байна. Алдарт Мэдисон Сквер Гардо ордонд усан тоглолтын ихний голыг 4-р минутанд Ньюландер Хенвик Кадри нарын дамжуулалтаар оруулсан бол 17 дахь минутанд Ван Римстайк Бозок Марнер нарын дамжуулалтаар тоглолтын тооны харьцааг 2-1 харьцаатай болгожээ. За тоглолтын тооны харьцааг өрсөлдөгч Рейнжерс клубийнхэн тоглолтын 29 дахь минутанд 2-1 харьцаатай болгосон энэ удаа Крайдерийн тоглолтын амжилттай болсон бол үүнээс 5 минутын дараагаар Браун тоглолтын тооны харьцааг 3-1 харьцаатай болгосон байна. За энэ тоглолтод Торонто өрсөлдөгчид 4-2 харьцаатайгаар очлоо. Торонто одоогоор өөрийн дивизонд 10 дугаар орчигдээд байгаа маа. Энэ тоглолтод Торонтогийн шилдэг тоглогчдын нэг Мич Марнер 2 ашигтай дамжуулалтыг өгсөн байна. Тэрээр нөлөөлөлд мэргэжлийн лигийн мөсөн талбайд нийт 40 тоглолтод оролцож 10 гол оруулж 23 ашигтай дамжуулалтыг өгөөд байгаа маа. Канада тоглогчийн хувьд 1.80 см өндөртөө энэ үлрэлд өөрийн багийн гол тоглогчд гэдгээ харуулсаар байна. Америкийн үндэсний сагсамгийн холбооны улирлын тойргийн тоглолтууд амралтын өдрөөр үргэлжлэн явагдлаа. Алдарт Houston Rockets өөрийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Memphis Hawks-тай тоглосон байна. За энэ тоглолт Toyota төвд үргэлжлэн явагджээ. Америкийн үндэсний сагсамгийн холбооны Houston Rockets Memphis Hawks-ийн тоглолтод 110-105 харьцаатай Memphis өрсөлдөгчөө хоцсон байна. Toyota төвд болсон тоглолтыг 20 мянга гаруй сагсамгийн орхоод нүд сонгосон. За энэ тоглолтод Houston Rockets клубээс Harden 27 он авч 9 ашигтай дамжуулалтыг өгж 7 удаа бөмбөг тасцсан ч баг нь хожигджээ. Өрсөлдөгч Memphis клубээс энэ тоглолтод хамгийн их оног Allen авсан байна. Тэрээр 22 оноо авснаар энэ удаагийн тоглолтын өөрийн багийн хамгийн олон оног авсан үзүүлэлтийг үзүүлсэн. Memphis-ийн Tony Allen энэ өдрөд мэргэжлийн сагсамгийн лигийн 35 тоглолтод оролцоод байна. Тэрээр дунджаар нэг тоглолтод 5.5 оног авч байгаа маа. Memphis клуб энэ өдрөд өөрийн дивизонд 42 тоглолт хийснээс 31 хожиж 11 хожигдоод байгаа маа. Автомашин мотоспорт сурагчдын анхаарлыг зүйсээр татдаг алдарт Dakar Rally уралдаа үргэлжлэн явж байна. Dakar Rally уралдааны 11 дахь гараа болж ялагч нь тодорсон байна. 38 дахь удаага зохиогдож байгаа алдарт Dakar Rally уралдаа энэ жил Аргентин, Боливи, Парагвай улсын нутгаар үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн уралдаа 12 гараа уралдаж ялагч нь тодорх юм а. Нийт 12 гараа 8782 км замыг туулж энэ удаагийн уралдааны ялагч тодорно 11 дахь гараа Сан Хуаносоос Рио Куарто хотын оронд боллоо. Энэ гараанд оролцсон мотоциклчдаас тэргүүн барьт Honda багийн эсгэгч Испаний алдарт Хуан Бареда Борт тэргүүн барьж шалгарсан байна. Тэрээр ялагчаар тодорхойтой өөрийн замыг 3 цаг 16:57 секундэд туулсан бол тэргүүлэгчээс 1:50 секундээр хоцорсон мөн Honda багийн Португал нисгэгч Пауло Гонзалеш 2 дугаард, 3 дугаараар тэргүүлэгчээс 5:28 секундээр хоцорсон Ямаха багийн Францын нисгэгч Адриан Ван Беверин тодорсон байна. Автомашины ангилалд 11 дахь гараанд Францын нисгэгч тулах Peugeot-гийн Себастьян Лоб, Даниэл Элена нар тэргүүлсэн байна. Тэд өөрийн замыг 3 цаг 21:15 секундэд туулсан амжилтаар ялагч болжээ. Ялагчаас 1:18 секундээр хоцорч барийн зурагт ирсэн мөн Францын Peugeot багийн Стефан Петрансел, Жан-Пол Котре нар 2 дугаар шалгарсан бол 3 дугаар байрт Андрес Шулц, Орландо Тиранова нар орсон байна. Энэ өдөр болсон ачааны автомашины төрлийн Dakar Rally уралдааны 11 дахь гараанд Оросын холбооны улсын тамирчин шилтгэн байсан байна. Оросын холбооны улсын Камазовгийнхан өөрийн замыг 3 цаг 56:47 секундэд туулслаар тэргүүлэгч болжээ.
2-р байрт Ивеко багийнхан шалгарлаа. Аргентины шилдэгүүд болох Фредерико Вильягри, Адриан Якопина, Рикардо Тарласки нар тэргүүлэгчээс тэг 152 секундээр хоцорч барины зурвас ирсэн байна. 11 гарааны дараах байдлаар Оросын холбооны улсын КАМАЗ багийнхан уралдааныг тэргүүлж байна. Тэд нийт замыг 27 минут 23:59 секундэд туулсан амжилтаар ялагчийн байранд бичигдээд байгаа юм. Европын сагсан мөнгөний шилдэг клубуд оролцдог сагсан мөнгөний Евро лигийн тэмцээний тоглолтод үргэлжлэн явагдлаа. Оросын холбооны улсын алдар ЦСКА баг өөрийн хүчтэй өрсөлдөгчтэй нэг Милантад тоглосон бол Туркийн Галатасарай Жальгирсогийн тоглолт болсон байна. Сагсан мөнгөний Евро лигийн тэмцээнд өрсөлдөж байгаа Оросын холбооны улсын ЦСКА багийнхан өөрийн хүчтэй өрсөлдөгчтэй нэг Италийн Милан клубийнхантай тоглолоо. За энэ тоглолтод 164 ярцаатай ЦСКА баг өрсөлдөгч ойдсон байна. Мегастар ордонд улсын энэ удаагийн Евро лигийн тэмцээний тоглолтод ЦСКА багийн шилдэг тоглогчдын нэг Кулагийн 12 оноо, Хайнс 7 оноог авсан байна. Харин энэ тоглолтод Италийн Милан клубээс Мачван 19 оноо авч 11 удаа самбраас бөмбөг авсан ч баг нь хожигджээ. Энэ өдөр Туркийн Галатасарай Литвийн Жальгирс клубын тоглолт боллоо. За тэнцвэг өрсөлдсөн тоглолтод 87-79 ярцаатай Галатасарай өрсөлдөгч хоцсон байна. Авди Эпичка аренад улсын тоглолтод Галатасарай клубээс Фитифалдо 21 оноо авч 6 ашигтай дамжуулдаг гэсэн бол түүний багийн тоглогч Плайс 17 оноог авсан байна. Өрсөлдөгч Жальгирс клубын шилдэг тоглогч Янкунысын тоглолтод 14 оноог авсан байна. Үзэгч та бүхэнд манай оронд болон дэлхийд ихэнд болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээр бэлтгэн өгдөг спортын мэдээгээ хүргэлээ. Үзэгч та бүхэн маргааш нямгаргийн амралтаа спортоор хичээлэн ая тухтай өнгөрүүлээрэй. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаар мэдээ танилцуулъя. Үлгийчөндөө 20 хэмхүйтэн өдөртөө 10 хэмхүйтэн байна. Улаангомчөндөө 32 хэмхүйтэн өдөртөө 23 хэмхүйтэн. Ховдодчөндөө 23 хэмхүйтэн өдөртөө 14 хэмхүйтэн байна. Алтайчөндөө 22 хэм өдөртөө 11 хэмхүйтэн. Улаастайчөндөө 27 хэмхүйтэн өдөртөө 16 хэмхүйтэн. Тосон цэнгэлчөндөө 37 хэм өдөртөө 25 хэмхүйтэн байна. Баян хонгортчөндөө 23 хэмхүйтэн өдөртөө 12 хэмхүйтэн. Мөрөнчөндөө 28 хэм өдөртөө 19 хэмхүйтэн. Хатгалдчөндөө 28 хэмхүйтэн өдөртөө 18 хэмхүйтэн. Цэцэрлэгчөндөө 23 хэм өдөртөө 12 хэмхүйтэн байна. Хар хориндчөндөө 26 хэмхүйтэн өдөртөө 15 хэмхүйтэн. Арван хэрчөндөө 20 хэмхүйтэн өдөртөө 11 хэмхүйтэн. Булгандчөндөө 31 хэмхүйтэн өдөртөө 18 хэмхүйтэн. Дархан хотношөндөө 33 хэмхүйтэн өдөртөө 25 хэмхүйтэн байна. Эрдэнэтэйчөндөө 25 хэмхүйтэн өдөртөө 15 хэмхүйтэн байна. Чойрчөндөө 24 хэмхүйтэн өдөртөө 15 хэмхүйтэн. Сүхбаатартчөндөө 34 хэмхүйтэн өдөртөө 25 хэмхүйтэн. Зүүн хараачөндөө 32 хэмхүйтэн өдөртөө 22 хэмхүйтэн байна. Зүүн мододчөндөө 23 хэмхүйтэн өдөртөө 17 хэмхүйтэн. Багнорчөндөө 31 хэм өдөртөө 22 хэмхүйтэн байна. Чингис хотод шөндөө 36 хэмхүйтэн өдөртөө 24 хэмхүйтэн. Баруун уртчөндөө 27 хэм өдөртөө 18 хэмхүйтэн. Чойвсонд шөндөө 30 хэмхүйтэн өдөртөө 22 хэмхүйтэн. Мандалгавчөндөө 23 хэмхүйтэн өдөртөө 9 хэмхүйтэн байна. Надан задгадад шөндөө 18 хэмхүйтэн өдөртөө 5 хэмхүйтэн. Хамбогдод шөндөө 17 хэмхүйтэн өдөртөө 4 хэмхүйтэн байна. Сайн шандад шөндөө 20 хэмхүйтэн өдөртөө 9 хэмхүйтэн. Замиудад шөндөө 21 хэм өдөртөө 8 хэмхүйтэн байна. Нийслэл Улаанбаатар хотод шөндөө 24 хэмхүйтэн өдөртөө мүүлшин 17 хэмхүйтэн байна. Ирэх үзэгчдээ бид та бүхэнд цагийн хурд мэдээллийн хөтөлбөрийн Бямб гарагийн дугаарыг үзүүллээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай.